Тэнгисийн цэргийн адмиралийн сонин төгс ярилцлагаас үүдээд дэгдэж байгаа бүүн бодож байгаа юм л тоо. Аргентинд, Чивт, за ингээд хойд Америкт, Канадад, Европт гэж энэ одоо юу яриад байна? Яасан ийсэн гинүүд хүмүүс бол гайхаж эхэлж байгаа. За гэтэл энэ гайхширлаас 3 сар болсон үйл явдлаас яг 4 сарын дараа 1947 оны 7 дугаар сард Нью Мексико мужид энэ Роузвельтийн осол гэж болчихж байгаа. Бас нэстэг тавгны осол. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. Тэгэхээр манай сувгийн зүгээс бол 7 хоног бүрийн пүрэв гарагт за хувилдааны онлын талаар бол ингэж контент бол тогтмол бэлтгэж хүргэж байхаар бол төлөвлөөд за хамгийн анхны дугаар маань бол одоо ийхүү бэлэн болоо та бүхэндээ хүрж байна. За хувилдааны онл гэхээр бол мэдээж хэрэг хүн бүхэнд бол маш сонирхолтой байдаг. Гэхдээ энэ яг үнэн яриад байна уу эсвэл худлаа яриад байна уу гэдэг ийм одоо хоёр асуулт бол хувилдааны онлын хүрээнд бол тогтмол эргэлздэг л дээ. Тэгэхээр манай сувгийн зүгээс одоо хүргэх контентын гол онцлог нь бол альва хувилдааны онлыг бол бүх талаас нь хангалттай баримттайгаар бол ингэж та бүхэндээ маш сайн ингэж тайлбарлаж дүгнэлт хийж болохуйц төвшөнд бол тайлбарлахаараа бол ингээд онцлогтой. За тэгэхээр өнөөдрийн дугаараар би ямар сэдвийг бол ярих гад байна вэ гэвэл за Антарктид тэвд одоо өрнөсөн тэр дэлхийн 2 дугаар дайны ихэнх үед болон 2 дугаар дайны дараа бодсон за үл мэдэгдэх нисдэг биетүүд, нацист Герман, за Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн флотын учир битүүлэг одоо судалгаа шинжилгээний ажил гэх мэт одоо иймэрхүү сэдвүүдийн нэгтгсэн одоо Антарктидын талаар ерөнхийдөө бол хүргэхээр бол бэлэн болоод байна. За тэгэхээр юу болсон бэ гэвэл дэлхийн 2 дугаар дайнд дууснаас 1 жил 8 сар гаруй хугацааны дараа бол Антарктид тэвд нэгэн хачирхалтай үйл явдал бол болсон байдаг л та. За 1947 оны 1-р сард Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн флотын зүгээс за нэлээд том хэмжээний цэргийн одоо хүч томоохон флотыг бол Антарктид тэв рүү бол илгээсэн байдаг. За Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамнаас тухайн үедээ бол юу гэж мэдэгдэж байсан бэ гэвэл цэргүүд одоо хээрийн хүүтний одоо бүсэд бол ийм цэргийн сургуулалт хийх гэж байна. За газрын зураглалыг бол шинжлэх гэж байна. Геологийн судалгаа хийх гэж байна гэх мэтээр бол өөр хоорондоо бол нэг их тийм уялдаатай, авцалдаатай биш иймэрхүү бол тайлбаруудыг бол гаргаж тайлбарласан байдаг. Гэхдээ тухайн үеийн одоо Америкийн ард иргэд бол энэ засгийн газрынхын зүгээс хэлсэн энэ бүх зүйлд бол нэг их бол итгээгүй. За яагаад итгээгүй вэ гэвэл 1947 он гэдэг бол дэлхийн 2 дугаар дайн бол хэдийнэ дуусчихсан байсан. Дэлхийд даяар инх тайван тогтцсон байсан. Америкийн нэгдсэн улсад бол тухайн үедээ байлдах ямар ч дайсан байгаагүй. Тэр тусмаа тэр хэний ч амьдрдаггүй, ямар ч оршин суугчгүй, аз бүглүү, азлагдсан тэр хүүтэн мөсөн тэвд бол тэр тусмаа тийм олон тооны цэрэг техникүүдийг бол авч явах ямар ч шаардлага бол байгаагүй л дээ. Ингээд хүмүүст бол ерөнхийдөө бол анхны сэжиг бол төрж эхэлсэн. За энэ ажиллагааг бол одоо засгийн газрын зүгээс бол Operation High Jump гэж бол нэрлэдэг байгаа. За энэ ажиллагаа маань ингээд нийтдээ 8 сарын хугацаанд бол үргэлжлэх ёстой байсан ч хачирхалтай нь 2 сар үргэлжлэнгуудаа дундаас нь цуцлагдаад энэ ажиллагаанд оролцсон бүх хүмүүс бол арга гэртээ харж буцацгаасан. Засгийн газрын зүгээс ажиллагаа яагаад цуцлагдсан талаар бол аль бие усны тайлбар өгөхдөө бол цаг агаарын нөхцөл байдал муудсан гэдэг ийм л тайлбарыг бол өгж байгаа юм л та. Гэхдээ манай хувилдааны онолд итгэгчид бол энэ бүхнийг арай өөр өнцгөөс нь хардаг. Яг энэ талаар ингээд олон ярианууд бол байдаг л та. За онгоцны багт одоо тухайн багт бол зорчиж явсан зарим Тэнгисийн цэргийн албаа хаагчд бол хужим дурсаж ярихтаа бол ингээд үл мэдэгдэх нисдэг биет гэж байгаа. Гэхдээ энэ бөөрөнхийн хэлбэртэй. За ямар ч дуу чимээ гаргадаггүй. За асар хурднаар манай одоо хөлөг онгоцнуудын дундуур ингээд сүлжилтэж доогуур бол нисээд байсан. За манайхаас бол ямар ч байсан хамаагүй өндөр технологитой зүйлтэй бид нэр тулгарсан гэдэг ийм яриануудыг бол хожим дурсаж ярьсан байдаг. За ингээд ерөнхийдөө онолууд бол ингээ ар араасаа хөвгөлж гарч ирсэн. Америкийн Тэнгисийн флот Антарктидад таарсан гэдэг байгаа тэр зүйл нь нисдэг биет нь үнэхээр харь гаригийнхан байсан уу? За эсвэл магадгүй хүн төрлөختөн биднээс өмнө манай гариг дээр оршиж байсан бидний өмнөх соёл иргэншлийн үлдэгдэл өнөөдрийг хүртэл тэр Антарктидын зузаан мөсний доор нууцлаг байдлаагаар оршсоор байна уу гэх мэтэр иймэрхүү бол таамагуд бол гарч ирсэн л дээ. Гэхдээ хамгийн гол асуулт гэвэл яг түрүүн хэлсэнчлэн энэ дайн дуусчихад байхад хинтээч байлдах шаардлага байхгүй байхад
Тэнцээ чи одоо 4700 тэнгисийн цэргийн албан агч 13 байлдааны усан онгоцууд явсан гэж байгаа. Тэгэхээр ийм их цэргийн бүрэлдэхүүнийг Антарктид руу авч явах яг шаардлага байсан уу гэх мэтээр одоо ийм асуултууд гарч ирж байгаа. За ингээд өнөөдрийн дугаараар яг энэ сэдвийн хүрээнд яг юу болсон талаар, тэнд яг юу өрнөсөн талаар холбоотой бүх мэдээллүүдийг та бүхэндээ бол хүргэх болно. Тэгэхээр миний хувьд бол энэ сэдвийг одоо ярихын тулд яг хаанаас нь эхлэх үү, за яг аль цэгийг нь бариад яриагаа би босгож ирэх үү гэж нэлээд бодсны эцэст за нацист Германы одоо Антарктид твд хийсэн одоо судалгааны зорилттойгоор илгээсэн Schwabenland гэдэг шумбагч онгоцны экспедицээс бол эхэлж ярих нь зөв юм байна гэж бол шийдвэрлэсэн. За Адольф Хитлерийн засаг захиргаа бол одоо дэлхийн 2 дугаар дайн эхлэхийн өмнөхөн буюу 1938 оны одоо сүүлч үеэр гэхэд дэлхийн хамгийн эзгүй алслагдсан за хамгийн бага судлагдсан төв болох Антарктид төв рүү аль бие ёсоор экспедиц илгээсэн байдаг. За 1938 оны сүүл үе 1939 оны эхүүн үе гэдэг бол германчууд ерөнхийдөө одоо Европ төв даяар бол өөрийнх нь төрөмгийн бодлогыг бол явуулаад эхэлчихсэн байсан. Одоо ийм цаг үед л дээ. За Хитлерийн хувьд бол хамгийн эхлээд өөрийн төрж өссөн нутаг болох Австри улсыг за дараа нь Чехословак улсыг бол ямар ч одоо дайн хийлгүүгээр бол айлхан сүрдүүлэх арга замаар бол өөртөө нэгтгэхэд авчихсан байсан. За энэ бүхнээс нь болоод бол тухайн үедээ Европ төв бол нэлээд тийм айдаст автсан тогтворгүй байдал үүсгэхэд бэлэн болоод байсан ийм цаг үе байгаа юм. Гэхдээ энэ хоёр улсыг Хитлер нэгтгэсэн түүний хувьд дөнгөж эхлэл байсан. Хитлерийн төлөвлөгөө бол энээс цаашаа газар нутгаа дэлхийн дайныг эхлүүлэх ийм санаатай байсан. Тэгэхээр Хитлер дайныг яаж хийх үү гэхээр мэдээч хэрэг дайныг зэвсэг болон танк, нисэх онгоц, байлдааны онгоц гээд ийм техникүүд дээр, технологиуд дээр тулгуурлаж л хийнэ. За нэг ялангуяа дэлхийн 2 дугаар дайн бол хүн төрөлхтний хувьд түүхэнд хамгийн анхны хамгийн том хэмжээний бүрэн моторчсон дайн болж бүртгэгдсэн байдаг л та. 2 дугаар дайнд анх удаа хамгийн олон нисэх онгоцнууд, хамгийн олон танкнууд, хамгийн олон одоо байлдааны усан онгоцнууд ашиглагдсан. За иймээс Германы тэрхүү хүчирхэг механикчсан айран буюу одоо энэ дайны машин ажиллахын тулд германчуудад хамгийн түрүүнд бол түүхийн хэд бол хэрэгтэй байсан. За төмрийн хүдэр, ган, зис гэх мэтээр за мөн одоо газрын тос, шатхуун, за далайн нөөц цаашлаад стратегийн түшилтс одоо газар байршлууд бол германчуудад маш чухал байсан. За мөн Германы яг ард иргэдийн хэрэглээ талаас нь бол аваад үзэх юм бол германчууд энэ хүнсний тос, маргарин, одоо савн зэрэг иймэрхүү өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд тухайн үеийн Германы аж үйлдвэрлэл бол халимны тосноос бол ихээхэн бол хамааралтай юм байсан. Гэтэл Германы ойр орчмын далай тэнгисүүд бол ерөнхийдөө Британи болон Норвег гэдэг энэ хоёр улсын одоо мэдэлд бол бүрэн орчихсон, хяналтаа тогтооцсон ийм л байдалтай байсан л та. Тэгэхээр Хитлерт бол одоо улс орныхон эдийн засгийг тэтгэхийн тулд халин магнуурыг чөлөөтэй хийх тийм орон зай бас шаардлагатай болж эхэлсэн. За ингээ 1938 оны 12 дугаар сард бол Германы нисэх онгоц тээвэрлэгч шумбагч онгоц гэж яриад байгаа. Энэ нь одоо нисэх онгоцыг ингэж өөртөө ингэж ачиж явдаг ийм шумбагч онгоц байгаа юм л та. За Schwabenland гэдэг ийм нэртэй шумбагч онгоцыг бол Атлантын далайн зүгт бол одоо судалгаа хийх нэрийн дор тэгтээ нэлээд тийм нууцлалтайгаар бол одоо хөдөлгсөн. За гэтэл одоо энэ нисэх онгоц тээвэрлэгч шумбагч онгоц энэ Schwabenland маань бас ердийн нэг шумбагч бол байгаагүй. За маш тухайн үедээ л одоо маш өндөр түвшний тоноглолуудаар тоноглогдсон геологийн багажнууд нь хамгийн сүүлийн үеийн багажнуудтай за зураглалын аппаратууд нь бол байж болох одоо хамгийн орчин үеийн аппаратуудтай бол онгоц байсан. За ингээд 1939 оны 1-р сард шумбагч онгоц маань холбоотнуудын усан онгоцны доогуур бол алгуурхан явсаар Атлантын далайн зүүн эрэгт бол одоо амжилттай хүрч очиж чадсан. За Атлантын далайд Антарктид твд очсон даруйдаа Schwabenland онгоц маань далай мандалд гарч ирээд өөрийнх нь тээвэрлэж явсан хоёр ширхэг нисэх онгоцыг бол агаарт хүргэсэн. За энэ хоёр нисэх онгоц маань ерөнхийдөө Антарктид твийн доогуур бол маш их нислэг үлдэж маш их зураглал гаргасан.
За энэ хоёр онгоцууд нийтдээ 600 мянган км квадрат газар нутгийн зурагдлыг бол агаар дээрээс авсан гэж бол үздэг юм байлээ. За энэ нь бол мэдээж тухайн цаг үед одоо энэ чинь 38, 39 он гэдэг бол энэ хоёрхан онгоц ийм том хэмжээний одоо газар нутгийн зурагдлыг хийнэ гэдэг бол бараг байж боломгүй ийм үр дүнтэй ажил байсан л та. За мөн энэ хоёр онгоц маань Антарктидын дээгүүр нисэж байхдаа дээрээ ийм хас тэмдэгтэй одоо далбай шиг юм хас тэмдэгтэй тийм хурц үзүүртэй төмөр саваануудыг ингэж онгоц ингэж бөмбөгдөж байгаа юм шигээр ингэж унгаж явсан. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр онгоцноос унаад тэр нь одоо хурц шавх үзүүрээрээ бол газарт зоогдоод дефакто байдлаар буюу одоо албан бус төвшөнд бол Антарктид твийг бол Германы газар нутаг гэж одоо тунхаглаж байгаа ийм бэлэгдлийн шинжтэй үйл явдал болсон гэж үздэг. За ингээд нэгэнт Антарктид твийг германчууд одоо өөрсдийн мэдлэх гэж өөрөө өөрсдөө бол тунхаглаж байгаа. За ингээд нэр өгсөн. Ямар нэр өгсөн бэ гэвэл Антарктидыг New Schwabenland гэдэг ийм нэр өгсөн. За ингээд албан ёсоор бол халин магнуураар ихэлсэн энэхүү судалгаа маань одоо дэлхийн 2 дугаар дайн одоо 45 онд дуусж байгаа шүү дээ. Тэгэхээр дайн дууссаны дараа бол бас эргэлзээтэй зүйлс гарч ирсэн л дээ. Үнэхээр энэ бол одоо судалгааны яг экспедиц байсан уу? Эсвэл арай өөр зорилготой экспедиц байсан биш үз гэдэг ийм одоо таамаглалууд гарч ирж байгаа. За яагаад гэвэл нэг сонирхолтой юм байгаа нь за альва ингэж судалгааны экспедиц ч бай ер нь одоо ямар ч усан онгоц бай хөлгийн ахмад бол одоо өдөр тутмын тэмдэглэлүүдийг заавал тэмдэглэж явдаг, протоколууд үүлддэг, за архивын материалуудаа ингэж бол нэгтгэж хадгалж цаашаа удсын архивтай бол өгдөг юм протокол журам бол байдаг. Гэтэл дэлхийн 2 дугаар дайны дараа бол энэ бүх баримтууд бол энэ Schwabenland экспедицийн баримтууд бол Орос сургаггүй бол алга болсон. За энэ баримтуудыг германчууд өөрсдөө нэг бол устгасан уу? Эсвэл 2 дугаар дайн дууссаны дараа Америкийн нэгдсэн улсын армийнхан энэ баримтуудыг бол одслоод нууцаар бол хураагаад авцсан уу гэдэг ийм хоёр асуулт бол гарч ирж байгаа юм л та. Яг нь дайны төгсгөл үед бол германч хоёр талаасаа эзлэгдэж байгаа шүү. Зүүн талаасаа зөвлөлт, баруун талаасаа холбоотнууд гэдэг. Америкчуудын хувьд бол одоо зөвлөлтүүдийн олцолж авснаас арай илүү материалуудыг бол олцолж чадсан гэж бол үздэг. Иймээс яг бодит байдлаар харах юм бол энэ бүх материалууд бол Америкийн нэгдсэн улсын цэргийнхний гарт орсон байж магадгүй гэж бол үздэг юм байна. За ингээд дахиад одоо асуултууд бол гарч ирж байгаа энэ бүхний дараа. Ямар асуулт вэ гэхээр за дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа одоо сая яг контентны эхэнд ярьжсэн тэр Operation High Jump гэдэг Антарктид руу чиглэсэн тэрхүү одоо Америкийн нэгдсэн улсын тэнгисийн флот 1947 онд хөдөлсөн тэнгисийн флот нь за дэлхийн 2 дугаар дайны дараа нацистуудаас олсолж авсан тэр Антарктидтэй холбоотой нууц баримтууд, архивын материалуудтай ямар нэгэн байдлаар арай холбоотой юм биш үстэй. За Америкчууд нацистуудын архиваас Антарктидтэй холбоотой чухал баримтуудыг олсон учраас Америкчууд тэр олон тооны цэргийг 1947 онд Антарктид руу арай илгээсэн биш үстэй гэдэг ийм асуултууд бол өөрөө ирэхгүй ингээ гарч ирж байгаа. За ингээд энэ асуултуудаар тулгуурлаад ерөнхийдөө олон янзын одоо зарим нь баг үлгэр домгийн түвшний юм хувилдаанууд бол гарч ирж байгаа юм л ургаж гарч ирж байгаа. Ер нь ингээд хувилдааны онолыг ярихаар альва асуултууд бол тогтмол гарч ирнэ. Маш олноороо гарч ирнэ. За асуулт болгоны араас бол дахиад тийм янз бүрийн онолууд дахиад асуултууд ингэж хөөрдөг. Ийм л нэг сонин сэдвэлтэй. За ингээд одоо би бол илүү гүнзгийрүүлж ярих гэж байна. Яг энэ сэдвээ бол за та бүхэн бас анхааралтай сонсоорой гэж хүсье. За 1945 оны 5 дугаар сар гэхэд бол Хитлер бол амиа хорлож одоо үгсэн гэдэг мэдээ бол цацагдж за Европ даяар бол одоо 3 дугаар рейхийн эзэнт гүрэн нуран унсан гэдэг мэдээ бол Европ даяар дэлхийд даяар цацагдж холбоотны тавд байвтжсэн цэргүүд за тэдний ар гэрийнхэн бол ёстой хязгааргүй баяр хөөр болсон. Ингээд дайн дуслаа инх тайван тогтлоо гэд. За энэ баяртай үйл явдал Атлантын далайд ч гэсэн бас яг ижлэхэн тохиолсон л доо. Тэгэхээр далайд яг ямар үйл явдал болсон байг бол одоо Хитлер үгсэн гэдэг мэдээ цацагдсанаар бол Атлантын далайн гүнд бол одоо үүргээ гүйцэтгэж явсан Германы шумбагч онгоцнууд эхнээсээ бол одоо усан манд дээр ил гарч ирээд цагаан тугаа өргөөд бууж өгч хэлсгэсэн байдаг. Одоо байлдах шаардлагагүй гэдэг. За тухайн үед бол одоо Германы тэнгисийн хүчний нэр хүндийн баталгаа болсон U-boat загварын шумбагч онгоцнуудаар Германы тэнгисийн флот тоноглогдсон байсан. Энэ бол одоо Германы маш хүчтэй тийм шумбагч онгоцнууд байсан.
За эдгээр шумбагч онгоцнууд бол одоо далайн гүнд үүргээ гүйцэтгэж байгаа. Зарим нь Норвегийн усан бомбтууд, за зарим нь Британи болон Канадын усан бомбтууд дээр бол ингээд зэвсгээ хураалгаад бол эхнээсээ гарч ирцгээсэн. Гэхдээ бүгдээрээ бол гарч ирээгүй. За баримтуудыг нягтлаад үзэх юм бол Германы U-530 гэдэг ийм шумбагч онгоц бол дайны дараа ингээд сургаггүй алга болсон байдаг. За радиогоор бол ямар ч холбоо өгөхгүй, өөрсдийнхөнтэйгээ ч холбогдохгүй, холбоотнуудтай ч холбогдохгүй. Нэг ёсондоо бол ингээд далаад уусаад алга болсон мэт яг ийм байдалтай бол болсон л доо. За ингээд нэгэнт дайн дуусчиход ахад ингээд холбоо барихгүй. За мөн одоо бууж өгөхгүй байсан учраас бол энэ U-530 гэдэг шумбагч онгоцыг бол холбоотнуудын зүгээс ерөнхийдөө осовдож сүрсэн байна гэдэг одоо иймэрхүү таамагийг бол гаргаад хаячхаад байсан. За гэтэл одоо энэ үеэр одоо архивын материалуудыг ингээ ухаад үзэж хахад Америкийн цэргийн тагнуулууд нэг сонирхолтой одоо зүйлийг бол олсон нь дайны төгсгөл үед Германы хэд хэдэн шумбагч онгоцнууд бол 3 дугаар Райхын эзэнт гүрэн гэдэг байгаа шүү дээ. Германы одоо Хитлерийн байгуулсан энэ Хитлерийн сүүлийн одоо чухал нууц тушаалуудыг биелүүлэхээр юм тусгай даалгаварт бол илгээгдсэн байж магадгүй гэдэг юм одоо сэжүүрүүд бол олдсон байдаг. Гэхдээ энийг бол яг баталж чадаагүй. За ингээд байж одоо нэлээд удаан хугацаанд ингээд сургаггүй. За бараг л ингээд сүрсэн ч байж магадгүй гэж тооцогдож байсан одоо энэ шумбагч онгоц маань 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Аргентины Mar del Plata гэдэг усан бомбт бол цагаан тугаа өргөөд гинт гараад ирсэн. За ерөнхийдөө бол ингээ бууж өгөх гэж бол гарч ирсэн л дээ. Дайнд уссан бид нэр ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөх гээд. За ингээд юу болох вэ гэхээр холбоотнуудын зүгээс маш өргөн хэмжээний бол одоо мөрдөн шалгах ажиллагааг бол эхлүүлж байгаа юм л та. За та нар ингээд бүхэл бүтэн 2 сарын хугацаанд бол хаагуур юу хийж явв, хаана байв, ямар зорилготой байсан, цаад санаа чи юу байсан гэх мэтээр ингээд шалгалтууд эхэлж байгаа. Яагаад шууд гарч ирж бууж өгөөгүй гэх мэтээр. За үүний хариуд бол тус шумбагчийг удирдахжсэн Ахмад бол одоо Отто Вермут гэдэг ийм Ахмад байсан. За энэ Ахмад бол ямар ч дөрвтэй мэдээлэл өгөөгүй. За мөн түүний хөлхийн багийнхан ч гэсэн яг хэрэг болохоор ямар ч мэдээлэл бол өгөөгүй холбоотнуудад. За нэг ёсондоо бол зүгээр далаад баг ингээд 2 сарын турш яахаа мэдэхгүй ингээд эргэлзээд сэлгүүцэж ирсэн юм аа гэдэг иймэрхүү юм ярьж байгаа. За ингээд эднэрээс бол олигтой юм бодож чадахгүй юм байна гэдгийг бол цэргийн тагнуулууд ойлгонгуудаа мэдээч хэрэг нөгөө усан онгоц шумбагч онгоцнуудаа нэгжлэг хийж үзэж байгаа. Нэгжлэг хийх гайхалтай тэндээс бас юу ч олдоогүй. Нөгөө шумбагч онгоцны аяллаа тэмдэглэл, Ахмадын протокол, бичиг баримт бүх цааснууд ингээд байхгүй болсон байсан. Цааснуудаа бол нэг бол бүгднийг устгасан юм байна гэдэг одоо ийм их дүгнэлтэнд бол хүрч байгаа юм л та. За ингээд байж байсан чинь ингээд одоо энэ явдлаас болоод нэг том шуугаан дэгдэж байгаа юм л та. Энэ 2 сарын дараа шумбагч онгоц гинт гараад ирэнгүүт. Одоо шуугаан дэгдэхээс ч өөр аргагүй. За ямар шуугаан дэгдсэн бэ гэвэл Хитлер арай үхээгүй өмнөд Америкт Аргентинд ирсэн биш үстэй гэдэг ийм маш том таамаг тухайн үед бүр маш хүчтэй. Бүр Америкийн цэргийн тагнуулуудын төвшөнд хүртэл бол яригдаж эхэлсэн байдаг. За яагаад гэвэл Хитлер бол одоо бид бүхний мэдэж байгаагаар бол өөрийгөө бол амиа хигүтгээд за SS-ийнхэн бол түүний цогцсыг нь танигдахааргүй болсон шатаагаад холбоотнууд харин яаж таниулсан бэ гэхээр Хитлерийн тэр шүдийн Хитлерийн одоо хувийнхан шүдний эмчт нь үзүүлээд за Хитлерийн хэв мөн байна гэдэг ийм л баримтаар бол одоо ингэж Хитлерийн цогц амиа ордсон байна гэдгийг бол тогтоосон. За биднэрт одоо зааж сургасан түүхээр бол ийм л байдаг. Тэрнээс өөр ямар ч баримт бол байдаггүй. Тэгэхээр Хитлер үнэхээр үхээгүй юм биш үү гэдэг ийм маш хүчтэй таамаг гарч ирж холбоотнууд бол бас баггүй сандралцсан л та. За өөр нэг таамаг гарч ирсэн бас нэг хүчтэй таамаг байгаа. Нацист германчууд бол одоо Европ даяар байлдан дагуултай хийж байхдаа Европын тэр улс орнуудын бүхий л төв банкнуудын одоо үнэт цаас, үнэт эдлэл, уран зураг тэр авт эрдэнсүүдийг бол ингэж тонн дээрэмдэж ирсэн. Тэгэхээр энэ шумбагч онгоц магадгүй Хитлерийн 3 дугаар Райхын эзэнт гүрний тэр бүх бусдаас тонсон автыг арай өөр газар аваачиж нуусан биш үстэй гэдэг ийм таамаг гарч ирж байгаа бас. Тэгээд тэд хаашаа явсан байх уу тэгвэл арай Антарктид явсан биш үс гэх мэтээр одоо ингээд олон улсын хэвлэлүүд бол жинхэнэ гадсуурч өстой дур зоргоороо бол таамаглуудыг гаргаж одоо шар мэдээллүүд бол жинхэнэ одоо энэ сэдвэр чи хоолоо олж идэж байгаа юм л та. За ингээд дэлхийд даяараа гадсуурч дахиад нэг гэнтийн үйл явдал болсон. Нэг удаагүй.
За энэ анхны шумбагч онгоц 7 дугаар сарын 10-нд гарснаас Аргентинд гарч ирж бууж өгснөөс хойш яг 1 сарын дараа буюу одоо 8 дугаар сард нэг хэний ч төсөөлөөгүй нэг үйл явдал болсон нь бол Германы U977 гэдэг загвийн шумбагч онгоц дахиад гараад ирсэн. Одоо дайн дууснаас 3 сарын дараа гэсэн үг. За Ахмад Хайнц Швафер гэдэг хүн бол энэ онгоцыг бол удирдах явсан. Тэгээд өөрийн багийнхныхаа хамт цагаан тугаа бариад Аргентины бомбд гарч ирээд бууж өгсөн. За ингээ холбоотнууд бол дахиад шоконд орсон. Юу вэ? Энэ бүхэн ч дуусч байгаа юм уу? Өшөө цаашаа хідэн Германы шумбагч онгоц гарч ирэх нь дутуу байгаа бол гайхаж ихэлсэн л дээ. Тэгээд юу болох вэ? Мэдээж дөрмийн дагуу мөрдөн шатах ажиллагаа бол явагдана. За мөн л одоо яг өмнөх шумбагч онгоцны адил дөрвтэй бол юу ч олж сонсож удаж чадаагүй энэ онгоцноос ч гэсэн. За ингээ хоёрын хоёр онгоц ингэж 1 сарын зайтайгаар хоорондоо дайн дууснаас 2 болон 3 сарын дараа гарч ирсэн учраас Америкийн нэгдсэн улсын болон одоо холбоотны энэ цэргийн эвсдийн тагнуулын байгууллагуудаас бол энэ нацист германчууд биднээс ямар нэгэн зүйл бол нуугаад байгаа нь тодорхой байна. За хэдийгээр бид нэр дайнд ялсан байгаа боловч эднэрийн бүх нууцыг бол бид нэр эвлүүлж чадаагүй байна гэдэг ийм нэгдсэн дүгнэлтэнд бол хүрсэн байгаа юм. За үнэхээр одоо ингэж хартахаас ч өөр арга байхгүй л дээ. Яагаад гэвэл одоо дайн дууссаны дараа бас энэ шумбагч онгоцууд гарч ирсэн явдлаас гадна Германы одоо хэд хэдэн чухал эрдэмтэд бол одоо Орос сургуу алга болсон ийм мэдээлэлүүд бол цацагдсан. За тухайлбал одоо Германы татах хүчний эсрэг одоо нууц зэвсэг гэж яриад байгаа. Одоо 10 жил байхад бол нөгөө татах хүч, гравитацийн хүч энтергээ заадаг байсан. Тэгэхээр татах хүчний эсрэг нууц зэвсэг гэхээр бол миний энэ ойлгож олж мэдснээр бол тодорхой бүс нутгийг бол дэлхийн татах хүчнээс чөлөөлөөд өгчих юм шиг байгаа. Тэгэнгუთ ингээд жингүүдэл үсчих юм шиг байгаа. Нэг иймэрхүү жингүүдүүлдэг зэвсэг зохион бүтээж ирсэн. За СС-ийн генерал одоо Ханс Камлер гэдэг ийм хүн бол одоо дайны дараа Орос сургуу алга болсон. За яг хөө мэдээж дайн дуусаад эмх замраагүй байдал одоо үүсчихсэнд бол тэр дунд бол эмх замраагүй байдаг зарим эрдэмтэд бол магадгүй амиа алдаж өгцгээсэн ч байж болно. За зарим нь бас Орос сургуу алга болсон гэж яригдчаад хожим зөвлөлт холбоот улсын тавд бол олзлогдсон. За эсвэл Америкийн нэгдсэн улсын тавд бол олзлогдсон ингээд тодорхой болсон эрдэмтэд бас цөөнгүй байсан л та. За тэгэхээр одоо нөгөө гол сэдв рүүгээ үргэлжлүүлээд нөгөө өнөх шумбагч онгоцнуудын талаар бол ярихад бол за ингээ Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллагаас бол ерөнхийдөө энэ онгоцнууд бол ингээ далаад 2-3 сарын турш зүгээр нэг ямар ч учир шалтгаангүй ингэж хэрэг хэсүүчлээгүй. За нэг нууц ажиллагаа бол ерөнхийдөө хийсэн байна. Тэрийг бид нар бол яг мэдэж чадахгүй байна гэж бол ингэж үзсэн байгаа аль бие ёсоор. За ингээд яах вэ гэхээр одоо Германы цэргийн нууц бааз одоо байж магадгүй юм байна. Бидний илрүүлээгүй бааз бол оршин байж магадгүй юм байна гэдэг ийм таамагт бол хүрсэн. Тэгэхээр тэр шумбагч онгоцнууд одоо тэр бааз руугаа бол очсон болж таарах гээд байгаа юм л та. Тэгэхгүй задгаа далаа зүгээр байгаад байна гэж бол байхгүй. За ингээд энэ Германы одоо нацист Германы нууц бааз гэдэг энэ таамаг нь бол улам бүр цаашаага хөгжсөөр хагаад бүр ингээ хувилдааны онолын шинжтэй бол бодож эхэлсэн. Гэхдээ мэдээч хэрэг одоо энэ таамаг зөв зүгээр байж байгаад бол ийм хувилдааны онол бодож бол хөгжөөгүй л дээ. Үүнд бас маш олон хүчин зүйлс бол нөлөөлсөн. За энэ мэдээч хэрэг сая ярьсан далаад 2 болон 3 сарын турш ингэж сургаггүй чихэр чимээгүй байсан Германы шумбагч онгоцнуудын явдал. За мөн одоо германчууд дайны өмнө Антарктид руу Швабенланд гэдэг нууц экспедицийг Антарктид руу илгээсэн энэ явдал. За мөн одоо дайны дараа бол Америкийн нэгдсэн улсын тэнгисийн флотын маш олон албан хаагчид 13 усан онгоцтойгоо Антарктид твийг зорьсон явдал. За мөн одоо нацист германчуудаас дайны дараа Америкчуудын тэр архиваас нь хурааж авсан нууц материалууд гэх мэтээр энэ бүхнийг одоо үндэслэж үзээд хүмүүс одоо логикоор ингэж араас нь бодож улаан утас хооронд нь холбож үзэж хагаад за ямар ч хэлсэн нэг нууц бааз бол байж магадгүй юм байна гэдэг ийм дүгнэлтэнд бол ерөнхийдөө бол хүрч байгаа юм л та. За тэгвэл тэр нацистийн одоо хувилдааны бааз одоо байдсан байна гэж үзээд байгаа энэ онолд итгэдэг хүмүүсийн хувьд бол тэр бааз нь хаана байж болох вэ гэвэл Антарктид твийн доор, Антарктидын мөсөн бүрхүүлийн доор бол байх магадлал маш өндөртэй гэж түүндээ бол ер нь тухайн үед бол итгэсэн. За өнөөдөр ч хүртэл итгэдэг хүмүүс маш олон байдаг. За гэтэл нэг хачирхалтай зүйл одоо болж байгаа.
1940 он гэдэг бол химийн дагуулгын технологиуд хөгжөөгүй дэлхийд дээр химийн дагуул гэж зүйл бол байдгүй байсан. Ийм цаг үе. За гэтэл сүүлд химийн дагуулын хийсэн судалгаагаар бол энэ Антарктид твийн зузаан мөсөн давхаргын гүнд за идэвхтэй галт уулнууд байж болсошгүй гэдэг ийм одоо химийн дагуулын зураглалыг бол гаргаж ирж байгаа юм л та. Тэгэхээр энэ нь одоо заавчлаараа энэ нь одоо юу гэсэн үг юм бэ гэвэл Антарктидын мөсөн доороос дулаан ялгарч байна. За хүний амьдрах тийм дулаан уур амьсгал одоо нөхцөл байдал тэр доор бол байх магадaltaй гэдэг ийм химийн дагуулын зурагс бол гараад ирчихэж байгаа. За хоёрдугаар судалгаа нь бол юу гарч ирсэн бэ гэвэл бас л нөгөө химийн дагуулын авсан судалгаа л та. Антарктидын тэр мөсний доор ийм хонхлын системүүд тэгмүүд ингээ зарим нь өөр хоорондоо ингээ холбогдсон ингээ бүхэл бүтэн хонхлын систем угсрагдсан байж магадгүй. За энийг бол одоо мэдээч бол хүн бүтээгээгүй бол хүний гараар бүтээгдээгүй бол байгаль өөрөө бол одоо ийм системийг бол бий болгосон байж магадгүй гэдэг ийм таамаг бол гарч ирж байгаа юм л та. Тэгэхээр энэ хоёр маань бол тэгэхээр химийн дагуулаас авсан орчин үеийн зураглал гэдгийг бол та бүхэн ойлгох хэрэгтэй. Яг үүнийг бас баталгаатай баталсан зүйл бол байхгүй. Үүнийг хэрхэн батлах вэ гэхээр мэдээж хүмүүс өөрсдөө судалгаа шинжилгээний бага тийш нь эвхээж иж Антарктидын мөсөн доор судалгаа хийж иж нүдэрээ харж иж бол эцсийн байдлаар бол батлана. За тэгэхээр нэгэнт одоо химийн дагуулын зүгээс иймэрхүү одоо баримтууд магадлалууд гараад ирсэн болохоор Антарктидын доор нацистийн бааз байна гэдэгт итгэдэг итгэгчид маань бол бүр улам бүр хүчтэй улам олуулаа бол бодж эхэлсэн. За ингээд тэд нар бол бүр Антарктидын доор байдаг нацистийн цэргийн баазад бол 211-р бааз гэдэг одоо нэр хүртэл бүр ингээд өгсөн байх жишээтэй. За тэгээд одоо дараа нь юу болсон бэ гэвэл одоо бол ингээд подкастыг анх эхлэх үед одоо би ярьж ирсэн тэр Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн флотын Operation High Jump гэх ажиллагааны талаар одоо ярих гээд байна л та. За Америкийн нэгдсэн улсын зүгээс бол одоо 1946 оны 12 дугаар сард Антарктидын зүгт бол ингээд 4700 цэргийн албан хаагч за 13 нисэх онгоц за тэр усан онгоц за тэр дунд бол одоо нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцыг хүртэл ингэж авч явсан байгаа юм л та. Яг өнөөдөр одоо бид бүхэн сайн мэдчихэж штэ. За Америкийн нэгдсэн улсын зүгээс бол одоо энэ Иранд дайн хийж байгаатай холбоотойгоор газрын дундад тэнгис рүү Гибралтарын хоолоогоор дамжуулаад бол дэлхийн хамгийн хүчирхэг хамгийн том USS Gerald Ford гэдэг байртааны нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцыг одоо Израиль одоо Сирийн ойролцоо аваачаад тавьчихсан ч байх шиг. За нөгөө талд нь ОМОНы иргэн хажууд бас USS Abraham Lincoln гэдэг ингээд байртааны нисэх онгоц тээвэрлэгч усан онгоц гэм хоёр усан онгоцыг Ираны хоёр талд нь тавьчихсан ингээд хогчишүүлгээд одоо сууж штэ ерөнхийдөө бол тэгэхээр энэ нисэх онгоц тээвэрлэгч усан онгоц ягаад энэ талаар яриад байна гэхээр энэ бол зүгээр нэг юм усан онгоц бол яавч биш. За нэг ялангуяа 1946 47 он гэдэг бол нисэх онгоц тээвэрлэгч усан онгоц гэдэг бол бүр маш орчин үеийн бүр маш хүчтэй зэвсэг байсан. Энэ бол ямар сайндаа энэ үед одоо нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцыг төв устгах хүчин чадалтай гэж хүртэл ингэж магтаж хүч чадлыг бол биширч ярьдаг байсан л та. Тэгэхээр ийм аимшигтай хүчрхэг усан онгоцыг тэр хэний ч амьдрдаггүй ямар ч хүнгүй зүгээр нэг тийм зэлүүд Антарктид төв рүү яг авч явах шаардлага үнэхээр байсан уу гэдэг одоо ийм яриа бол гарч ирж байгаа юм л та. Яг нь тухайн үед бол мэдээж хүйтэн дайн бол ихэвч гисэн байсан. За Америкийн нэгдсэн улс зөвлөлт холбоот улс хоёр бол ингэж урьд цагт нацистуудтай хамтран тэмцэжсэн нэгэн үеийн холбоотонд бол хэдийнэ биш олчихсан өөр хоорондоо бол өрсөлдөжсэн ийм цаг үе. Үнэн үү гэвэл үнэн. За ингээд бас хизээ мэдгүй одоо магадгүй зөвлөлт болон Америк хоёрын хооронд дайн дэгдэх юм бол Антарктид төв бол одоо Америкийн нэгдсэн улсын цэргийн логистикийн одоо чухал цэг болон хувирах уу гэвэл мэдээж хувирна. Тэгэхээр энэ чиглэлээр бас судалгаа хийжсэнийг бас үгүйсгэхгүй. Гэхдээ зарим яриануд бас байна л та. Хувилдааны онолчдын ярьж байгаа өөр зүйлс бас байна. За энэ талаар одоо би та бүхэнд ярих гэж хичээ. Энэ одоо маш чухал зүйлийг би одоо ярина. Энэ маш чухал зүйлийг би маш сайн дараалалтайгаар маш эмх зэгцтэйгээр би та бүхэнд одоо ярих гэж хичээ. Та бүхэн бас анхааралтай сонсоорой гэж хүсье. За хүн төрлөختөн бид бүхэн
1947 оноос өмнө ерөнхийдөө бол нисдэг тавг, үл мэдэгдэх нисдэг бит гэдэг энэ зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй байсан. Нэг ёсондоо хүн төрөлхтөн биднэрт үл мэдэгдэх нисдэг бит гэдэг нэгдсэн ойлголт бол байдгүй байсан гэсэн үг. За гэтэл 1947 оны 7 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Нью Мексико мужийн Роузвелл гэдэг газарт бол нисдэг тавгны осол болсон гэдэг яриа, ийм баримтууд бол гарч ирсэн. Энэ талаар бол бүр маш их хязгааргүй олон баримтууд бол тухайн үед бол цацагдсан. Яг энэ бүх баримтуудыг бол Америкийн нэгдсэн улсын засгийн газраас бүгдийг нь нэг бүрчлэн бол няцаасан байдаг л та. Тэр нэг бүрчлэн бүгдийг нь няцаачаар одоо эднэрийг яг баримт гэж үзэх үгүй ч гэдэг нэг юм асуулт гарч ирж байгаа. Гэхдээ энэ бол чухал биш. За энэ бол хамаагүй. За ямар ч тач энэ 7 дугаар сард бол ингээд нисдэг тавгны осол болсон гэж бол Америкийн нэгдсэн улсын бүх хэвлэл мэдээллүүдээр цацагдаж, за улмаар энэ Европын одоо холбоотон орнууд, за мөн Өмнөд Солонгос, Япон гэх мэтээр ингээд Австрали, дэлхийд даяар бол нисдэг тавг гэдэг ийм ерөнхий ойлголт бий болж байгаа. За энэ 47 оны 7 дугаар сар гэхэд бол мэдээч хэрэг энэ Антарктид руу явсан Operation High Jump ажиллагаа бол хэдийнэ ингээд дуусчихсан байсан. Ийм цаг үедтэй. Гэхдээ энэ хоёр хоорондоо холбогдоод байгаа. За энэ хоёр яаж холбогдож байна гэхээр одоо нэг ийм зүйл болсон. Антарктидад байсан энэ тэнгисийн цэргийн флот 2 сар болоод хугацаанаас өмнө ухрах тушаал аваад ухрах явцдаа за Антарктидаас яаж Америкийн нэгдсэн улс руу очих уу гэхээр мэдээч хэрэг урдаасаа ингэж хоошоо явна. За урдаасаа хоошоо явахын тулд ингэж Өмнөд Америкийн эргүүдийг ингэж дагаж хоошоогоо явсараад Хойд Америк төвд бол очдог. За ингээд энэ 13 усан онгоцтой усан флот маань Өмнөд Америкийн эргээр явж байхдаа за тухайн оны энэ 3 дугаар сард энэ тэнгисийн флотод явж исэн Америкийн нэгдсэн улсын одоо тэнгисийн цэргийн адмирал, за нисгэгч, туйл судлаач Ричард Бирд гэдэг ийм хүн байгаа. За энэ хүн маань Чили улсын тухайн үеийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага болох El Mercurio гэдэг ийм сонинд бол ярилцлага өгсөн байдаг. Харих замаараа гэсэн үг л дээ. За энэ ярилцлагыг бол маш товчхон тайлбарлах юм бол Америкийн нэгдсэн улс нь ирээдүйд туйлын бүс нутгаас ирэх одоо маш өндөр хурдтай нисдэг төхөөрөмжүүдийн довтолгоонд бэлэн байх шаардлага үүсэт байна гэж энэ сонин дээр бол ярьсан байдаг, ярьцлага өгтөө. За ингээд үл мэдэгдэх нисдэг битийн талаарх анхны шууган ингээд 1947 оны 3 дугаар сард тэнгисийн цэргийн адмиралын сонинд өгсөн ярилцлагаас үүдээд дэгдэж байгаа бүүн бодож байгаа юм л тоо. Аргентинд, Чилд, за ингээд Хойд Америкт, Канадад, Европт гэх энэ одоо юу яриад байна? Яасан ийсэн гинүүд хүмүүс бол гайхаж эхэлж байгаа. За гэтэл энэ гайхширлаас 3 сар болсон үйл явдлаас яг 4 сарын дараа 1947 оны 7 дугаар сард Нью Мексико мужид энэ Роузвеллийн осол гэж болчихж байгаа. Бас нисдэг тавгны осол. Ингээд дахиад олон улсын хэвлэлүүд араас нь ингээд 4 сарын дараа дахиад үл мэдэгдэх нисдэг битийн талаар шууган дэгдчихэж байгаа. За ингээд энэ шууганууд дэлхийн нийтийг ингэж ойрхон ийм яг ижил төвчний 2 шууган дэгдэхээр ерөнхийдөө хүмүүс бол ингээд бодож эхэлж байгаа юм л та өөр өөрсдийнх нь зүгээс дотроо. Хүн чинь бас ингээд логикоор бодож эхэлнэ шүү дээ. Энэ манай гариг дээр за бидний мэдэхгүй биднээс нууцлаг байдлаар за магадгүй биднээс зориуд нууцлагдагч байж магадгүй ийм байдлаар ямар ч хэлсэн одоо тэнд нэг үл мэдэгдэх нисдэг битүүд бидний дээр бол байгаад байх шиг байна шүү гэдэг юм нэгдсэн ойлголт хүн төрөлхтний оюун санаанд анх удаага ингэж бий бодож эхэлж байгаа. Үүнийг UFO буюу Unknown Flying Object үл мэдэгдэх нисдэг бит гэж бол нэрлэдэг байгаа. Энэ үгний эхлэл бол одоо эндээс эхэлсэн гэсэн үг. За улмаар энэ бүхнээс одоо үүдээд хүмүүс юу бодож эхэлсэн бэ гэвэл энэ Антарктид твд хийсэн энэ Operation High Jump гэдэг ажиллагаа нь бол магадгүй энэ Америкийн нэгдсэн улсын тэнгисийн флот энэ Роузвельт болсонтой ижилхэн тийм үл мэдэгдэх нисдэг битүүдийн тийм довтолгоо шүртсэн юм уу? Эсвэл одоо ямар нэгэн тийм нисэх төхөөрөмжүүдтэй тулгарснаас болоод энэ ажиллагаа бол цуцлагдаж Америкийн арим гэдрэг бутсан юм биш шүү гэдэг ийм таамагийг хүмүүс өөрсдөө дэвшүүлж эхэлж байгаа. Логикоор хөөгөөд л тоо. За ингээд яах вэ гэхээр
За ингүүс яг үнэхээр адмирал Ричард Бирдийн хэлсэн ер нь үний юм байна. За ямар нэг юмтай таараад манай энэ флот бол ухарсан юм байна гэж ингэж бодож эхэлж байгаа. За ингээд дахиад нөгөө асуултууд одоо яг түрүү хэлжсэн шиг асуултнаас асуултууд урган гарч ирдэг. Антарктид таарсан Америкийн тэнгисийн флотын тэр таарсан үл мэдэгдэх нисдэг биетүүд нь үнэхээр харь гаригийн технологиуд байсан уу? Эсвэл өнөөх алдартай нацист Германы нууц технологи байсан уу гэх мэтээр одоо ингээд асуултууд бол гарч ирж байгаа юм л та. За одоо бид нар яах ёстой вэ гэхээр өөр өөрсдийнх ингэж логикоор ажилуулж өөрсдөө бодож эхлэх ёстой болж хэлж байгаа. Хөөх ёстой ингэж бүх зүйлийг үйл явдлыг нь. За миний хувьд бол одоо ингэж хөөж үзээд одоо ярих сэдв маань цаг хугацааны хувьд жоохон урагшлаад за дэлхийн 2 дугаар дайны он жилүүдэд зүүн фронтод болсон нэгэн үйл явдалтай бол одоо холбогдож байгаа. 1943 онд бол түүхэнд алдартай Курскийн тулалдаан гэж бол болсон. За нэг талаас зөвлөлт холбоот улсын тал, нөгөө талаас Германы тал бол тулалдсан. Нийтдээ 8500 орчим танк бол энэ тулаанд оролцсон. За хүндрэлтний түүхэнд хамгийн том танкны тулаан гэж бол Курскийн тулааныг бол аль биесээр үздэг. За ингээд Курскийн тулаан болсноос бүр маш хойно 1990 онд зөвлөлт холбоот улс бол задарч унсны дараагаар за зөвлөлтийн төрийн архивт байсан зарим одоо нууц материалууд бол хэсэгчилсэн байдлаар бол одоо нууцлалаас бол задарч эхэлсэн л дээ. Яг зөвлөлт холбоот улс гэдэг бол мэдээж коммунист улс байсан. Энэ улс одоо нууцлалын төвшингийг ярих юм бол арай илүү нөгөө нэг эрхчлөө ардчлал гэдэг Америкийн нэгдсэн улстай харьцуулахад бол хамаагүй өндөр нууцлалын түвшинтэй ийм улс бол байсан л та. Тэгэхээр за энэ нууцлалаас юу задарчваа гэвэл Курскийн тулааны талаар зарим баримтууд бол задарч гэлсэн. За тэнд ямар зүйлсийг бичсэн бэ гэхээр нацист Германы туршилтын зэвсэг бол Курскийн тулаанд бол ашиглагдсан гэдэг ийм баримт байсан. Тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биетүүд бол нисэгдсэн гэдэг бас ийм баримтууд, ийм хоёр баримт бол Курскийн тулаантай холбоотойгоор гарч ирсэн. За ингээд тухайн үед бол Оросын холбооны улс, Украин, Польш гэд энэ гурван улсын шар хэвлэлүүд бол энэ Курскийн тулаанд үл мэдэгдэх нисдэг биет оролцсон байна гэдэг энэ мэдээг шүүрж аваад жинхэнэ шуугааныг дэгдэж энэ гурван улсын шар хэвлэлүүд бол одоо хэдэн сарынхан хоолыг одоо Курскийн тулааны баримтаар бол олж идэж чадсан л та. За ингээ ямар ч тач нэг зүйл бол тодорхой болж байгаа нь бол за СС-ийн туршилтын нууц нисэх биетүүд бол одоо хөрөмжүүд бол Курскийн тулаанд бол ямар ч байсан оролцож за тэдний зарим нь бол ингэж тулааны явцад бол сүрсэн байна гэдэг ийм ерөнхий ойлголт бол одоо хүмүүсийн дунд бол ингэж бий болж байгаа. За ингэж бодох үндэслэлч бас байгаа. За яагаад гэвэл одоо дайны төгсгөл үе гэхэд одоо Германы шинжлэх ухааны хөгжил бол маш өндөр түвшинд бол хүрсэн байсан шүү дээ. За германчууд бол дэлхийн хамгийн анхны баллистик пуужин, тэрэлтэт хөдөлгүүрт пуужин Фау-2 буюу одоо V2 пуужинг бол дайны сүүлийн жилүүдэд бол ашиглаж эхэлсэн. За мөн одоо Хо-299 гэдэг ган далавчид пуужинг бол ашиглаж эхэлсэн гэх мэтээр бол ийм баримтууд бол байдаг. Тэгэхээр энэ пуужингууд нь яг ямар учиртай юм бэ гэхээр энэ пуужингуудыг зохион бүтээгдгээс өмнө одоо энэ Америкчууд ч бай, Германчууд ч бай, Оросууд ч бай, зөвлөлтүүд ч бай ялгаагүй нэг тал одоо өөр дайсныгаа бөмбөгдөхдөө бол нисэх онгоц хөөргөөд тэр нисэх онгоцоор ингэж дайсныхан дээрээс онилж жагаад ингэж бөмбөгддөг байсан. Бөмбөгөө хайдаг. Энэ маш их эрсдэлтэй тэр онгоцнууд нь сүрэх магадлал өндөртэй байсан. Харин германчуудын энэхүү тэрэлтэт хөдөлгүүр зохион бүтээсэн нь бол ингээд бункер дотроо сууж агаад нэг товчлуур дараад пууж нь автоматар хөөрөөд дайсныхан байн дээр очиод ингээд бүүм гэж дэлбэрчдэг. Ийм л дэвшилтэт технологиг бол зохиоцсон байсан л та. Герман бол энэ салбартаа бол яалтчгүй анхдагч байсан. Тэгэхээр германчууд нэгэн тийм тэрэлтэт хөдөлгүүртэй пуужин зохион бүтээж чадсан юм чинь нисэх онгоцны салбартаа ч гэсэн байлдааны тийм шин төвшний байлдааны нисэх онгоцоос зохион бүтээгээд хөгжүүлээд тэрийгэ Курскийн тулаандаас туршилсан байж магадгүй юм гэдэг ийм бас нэг таамаг бол ингэж өөрөө ирэхгүй ингэж логикоор бодохоос гарч ирж байгаа юм л та. За ингээ болоогүй бас нэг өөр баримтууд бас байгаа. За энэ бол одоо
Номхон далайн бүс нутагт болсон одоо Японы эсрэг дайнтай бол холбоотой. За Америкийн нэгдсэн улсын зүгээс бол ерөнхийдөө 1944 оны сүүл үеэс эхлээд дайн дуусах хүртэл Японы арлуудыг бол тасралтгүй бол бөмбөгдөж эхэлсэн. За энэ бөмбөгдөх ажиллагаанд Америкийн зүгээс хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээсэн B-29 гэдэг одоо бөмбөгдөгч онгоцнуудаа бол Японы эсрэг бол анх удаа ашигласан. За ингээд нэг онгоц бол мэдээж явахгүй би яг тоог нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ хэдэн нисэх онгоцнууд ингэж B-29 бөмбөгдөгч онгоцнууд нэгдэж байгаад нэг одоо эскадрильийг ингэж үүсгээд тэгээ Японы эсрэг ингэж бөмбөгдөлт хийдэг. За японочууд бол голцсон энэ Токио, Нагоя, Осака зэрэг хотуудыг бол голцсон ингэж бөмбөгддөг байсан л та. Гэхдээ энэ бөмбөгдөлтөө хийхдээ тэд нэр дандаа ингэж шөнийн цагаар бөмбөгдөхийг бол илүүд үздэг байсан. За ягаад гэвэл тухайн үед бол радарын технологи бол мэдээж хөгжсөн байсан ч гэсэн бас хангалттай сайн хөгжөөгүй байсан болохоор зарим тохиолдолд бол радарт нөгөө онгоцнууд маань илэрхгүй байх тийм боломжууд бол бас гарч ирдэг байсан. За мөн одоо шөнийн цагаар нисгээр өдрийн цагаар тэнгэрт харагдаж байгаа шиг тэгж эв тодор харагдахгүй учраас харьцангуй бөмбөгдөх одоо объект руугаа бүс нутаг руугаа харьцангуй аюул багтаагаар бол очих боломж бүрддэг байсан учраас эдгээр ингэж шөнийн цагаар бол бөмбөгдөлтөө бол хийдэг байсан л та. За ингээд одоо энэ B-29 бөмбөгдөгч онгоцнууд маань шөнийн цагаар Японы эсрэг энэ бөмбөгдөх ажиллагаа хийж явах үедээ ийм зарим зүйлсийг бол олж харсан байгаа. За тэнгэрт ийм үл мэдэгдэх гэрлүүд бол үүсээд байна. За манай онгоцны хажуугаар үл мэдэгдэх маш тод өнгөтэй, тод гэрэлтэй үл мэдэгдэх нисдэг бит маш хурдан зөрөөд өнгөрлөө. За эсвэл одоо уртар гүргийн тэдэн хэмдч гэдэг юм уу, тэнцээ маш тод хурц гэрэл. Гэхдээ тэр нь сар од бол биш. Ингэж нэг газараа хөдөлгөөнгүй байжгаад огцом хурд өгөөд ингээд алга болцлоо гэх мэтэр иймэрхүү юм мэддээнүүдийг одоо мэдгдлүүдийг өөрийнх нь төв рүү бол илгээсэн юм баримтууд бол байдаг. Энэ бүхнийг ердөө ганц нэг юм B-29 бөмбөгдөгч онгоц биш. Бүр маш олон эскадрилууд маш олон удаа ингэж илгээсэн байдаг. Бүр ар араасаа ингэж давхцдаг гэсэн үг. Тэгээд Америкийн цэргийн тагнуулын байгууллагаас бол ямар арга хэмжээ авсан бэ гэхээр бөмбөгдөгч онгоцнууд ажиллагаагаа амжилттай гүйцэтгэжээд буцаад одоо бааз дээр ирсний дараа цэргийн тагнуулууд бол мэдүүлэг тодруулга бол авдаг. За яг юу харсан, яг юу болсон, ямар хариу үйлдэл үзүүлсэн тэд нар чи яг одоо танаа онгоц яг ямар үйлдэл үзүүлсэн гэх мэтэр мэдүүлэг авна. Тэгэнгუთ одоо яг л нөгөө л ярьдаг юмудаа ярьж байгаа нь тод гэрэл харсан, ингээ хажуугаар ниссэн гэх мэтэр. Тэгээ ерөнхийдөө бол өнгөрч байгаа. За гэтэл яг одоо яг юу гэж бодож чинь гэхээр ингээ дайсны одоо цаад цэргийн тагнуулууд чинь бас айж байгаа штэ. Манай дайсан Япончууд эсвэл Германчууд ийм шин төрлийн ийм технологи, шин төрлийн биднээс илүү технологитой тийм нисэх онгоц зохион бүтээсэн биш үү гэдэг одоо тийм л айдас бол төрж байгаа дайны цаг үе болохоор. Гэтэл үгүй. Яг ийм мэдгдлүүд буюу B-29 бөмбөгдөгч онгоцнуудын төв рүүгээ илгээсэн мэдээнүүдтэй ижлэхэн мэдээнүүдийг Британий нисэх онгоцнууд Европод хийжсэн дайныхан үеэр бас төв баазууд руугаа ингэж мэдээлсэн байдаг. Үл мэдэх одоо тийм гэрлүүд, хурц гэрлүүд хажуугаар зурж өнгөрлөө гэх мэтэр одоо иймэрхүү. За эдгээрээс гадна бүр хачирхалтай нь Германы нисэх хүчин Люфтваффегийн нисгэгчд хүртэл яг ижлэхэн тийм шинж тэмдэгтэй мэдээллүүдийг бас төв рүүгээ ингэж илгээжсэн байдаг. Тэгээд яг энэ бүх нь одоо ингээд дайн дууссан дараа бол нэгтгэхтэй бол архивууд тодорхой олж ирэнгууд ингээд бүх зүйл тодорхой олж байгаа юм л да. Зөвхөн манай B-29 бөмбөгдөгч онгоцнуудад зөвхөн Америкчуудад харагдаагүй юм байна. Энэ манай Британий холбоотнуудад ч харагдсан юм байна. За манай дайсан Германчууд хүртэл одоо ийм зүйлтэй тулгарсан юм байна. Тэгэхээр энэ бол одоо яг аль талаас үйлдвэрлэсэн технологи юм бэ гэдэг нэг ийм асуулт гарч ирж байгаа. За мөн хамгийн сонирхолтой нь бол тухайн үед бол одоо энэ үл мэдэгдэх гэрлүүд бол дэлхийн нийтийг хамарсан тийм мэдээлэл бол болж чадаагүй. Яагаад гэвэл тэр үл мэдэгдэх нисдэг биетүүл тэр гэрлүүд бол тэр нисэж байгаа байртааны арьж талын тэр онгоцнуудад цаавчлаараа ямар ч аюул занлахыг учруулаагүй. Нэг ёсондоо л одоо гай учруулаагүй гэсэн үг. Тэгэхээр өөрсдөд нэг аюул занал учруулаагүй болохоор нөгөө аюулгүй гэж үзээд за тэгэн утаа одоо юун тэрнтэй мантаа одоо дайн эд өрнж яхад одоо гол байлдах одоо гол юмаа л ингэж бодоод хөөгөл араас нь бол тэд нар явна. За мөн одоо энэ 2 дугаар дайны үеэр энэ
зүйлийг үл мэдэгдэх гэрэл нисдэг биетүүдийг харсан гэдэг байгаа. Энэ Германыч тал бай, Британич тал бай, Америкийнч тал юм бэ. Энэ цэргийн тагнуулуудын зүгээс аль нь ч тэр үед бол харь гаригийн зүйл гэдэг тийм бодлол бидний толгойд бол орж ирээгүй байгаа. За бүгдээрээ нэг л зүйлийг бодсон. Манай дайсан биднээс илүү технологи хөгжүүлчих. Бурхан минь одоо бид нарыг энэ ирээд ингээл манай онгоцыг сүлөөчих юм байна гэв ийм л бодит айцтай байсан. Яг дайны үе байсан болохоор. За ингээ яг тэрэндээ бол итгээл өнгөрсөн байгаа юм. За ингээд энэ Operation High Jump гэдэг энэ Антарктид руу хийсэн ажиллагааг бол ингээд ухаж ярьсаар хагаад бол дэлхийн 2 дугаар дайны үед тохиолсон үл мэдэгдэх нисдэг биетүүдийн сэдв рүү бол би бас нэлийн гүнзгий бол хазаагаад орчихлоо. За одоо буцаад энэ мөсөн твийн сэдв рүүгээ бол орё гэж бол бодож байна. За дараах манж угаасан бол ийм байгаа. За Антарктид төв бол одоо манай өмнөд туйл. За харин хойд туйлыг бид нар бол Арктик гэж нэрлэдэг. За тэгвэл одоо энэ одоо ярих яриа маань энэ хойд туйл руугаа илүү бол хазааж байгаа юм л та. Хойд туйлын бүстэй холбоотой гэсэн үг. За ер нь бол энэ Европ твийн уур амьсгал цаг агаарын нөхцөл байдал гэдэг бол энэ Арктикийн бүс нутагтай хойд туйлын одоо системийн нөлөөгөөр бол хэлбэлцэж бий болдог ийм цаг агаартай ийм бүс нутаг гэж ойлгож болно. За Европын цаг юу. За тэгэхээр тухайн үед бол мэдээж одоо хиймэл дагуул гэдэг зүйл бол байгаагүй. За хиймэл дагуулын технологи хөгжөөгүй байсан учраас хүндрэлтэн хиймэл дагуулгүй байсан учраас хойд туйлд өөрсдийн цаг агаарын станцуудаа томоохон улсууд ингэж барьж босгож байж за Европ твийн цаг агаарын урьдчилсан мэдээллүүдийг бол олж авч чаддаг байсан. Ингэхээр хэн Арктикт хяналтаа тогтооно. За тэр улс тэр гүрэн бол ингэж Европын цаг агаарын урьдчилсан мэдээг авах боломжтой байсан гэсэн үг. За цаг агаарын мэдээг яагаад авах тийм өндөр шаардлагатай байдаг байсан бэ гэвэл нэгдүгээрт тэнгисийн цэргийн хүчний усан онгоцнуудын аюулгүй байдалд бол одоо маш чухал байсан цаг агаар. За далайн хүчтэй шуурга дэгдэх, цунами үүсэх, за хар салхи босох одоо болох гэх мэтэр энэ бүх одоо цаг агаарын урьдчилсан таамаглашгүй давагдшгүй хүчин зүйлсүүдийн улмаас тэнгисийн цэргийн флот эрсдэлд орох эсвэл одоо зарим нэг усан онгоцнууд тэр чигээрээ сүйдэх гэх мэтэр ийм эрсдлүүд үүсэх учраас цаг агаарын мэдээ гэдэг бол хамгийн чухал байдаг. За гэтэл тухайн үед бол энэ хойд туйлд буюу энэ Арктикийн бүс нутагт бол Америкийн нэгдсэн улс, Британи, Канада зэрэг энэ холбоотны орнууд өөрсдийнхээ станцуудыг байгуулчихсан. За ингээ өөрсдийнх нь нөлөөнд бол Арктикийг ингээ оруулсан, тэнцэнэ хамгаалтаа босгочихсон. За Германд бол ингээ ямар ч орон зайг бол тэд нэр өгөхгүй байсан. Тэглээгээд германчууд бол бас бууж өгөөгүй л дээ. За 1941-ээс 1944 оны хооронд бол одоо энэ Трампын авах гад булаацалтаад байгаа Гренландын арал, за Шпицберген болон Канадын хойд хэсгийн арлуудаар хүртэл одоо нацист германчууд маш өндөр нууцлалтайгаар ингэж цаг агаарын станцуудаа бол барьж байгуулж босгож чадсан байдаг. За яаж одоо дайсныхан тэр их далай тэнгисийн хүч радарын системээс нууцаар тэд нэр ингэж дайсныхаа арт тавт нь гараад цаг агаарын станцуудыг байгуулж чадаад байсан бэ гэвэл ерөөсөө л энэ Германы U-boat загварын энэ гүний шумбагч онгоцнуудтай шууд холбоотой. Германчууд тэр шумбагч онгоцнуудаа цаг агаарын станцуудаа ингэж суйрлуулад за тэрийг босгох бүх юмнуудаа ачаад ингээд доогуур нь ингээд шумбаад нөгөө талд нь гарчдаг байсан гэж ойлгож болно. За ингээд ерөнхийдөө бол германчууд өөрсдийн цаг агаарын станцуудаа дайснуудынхаа арталт байгуулснаар бол өөрсдийнх нь одоо U-boat загварын шумбагч онгоцнууд за Германы дээрээс нисэх хүчин Luftwaffe хаашаа дайрах ёстой, за хаашаа явж болохгүй гэдэг одоо энэ бүх мэдээллүүдийг бол ингэж тасралтгүйгээр Берлин рүү төв рүүгээ бол ингэж дамжуулж эхэлсэн л дээ. Тэгэхээр одоо энэ чинь сарахад бол ингээ германчууд яг энэ салбартаа бол ямар тасархай төвшөнд бол хөгжсөн байсан бэ гэдэг нь бол тун тодорхой бол харагдаж байгаа. За бүр нэг амар жишээ байгаа. Энэ бүр үнэхээр амар жишээ. За 1943 онд энэ Германы U-537 гэдэг ийм гүний шумбагч онгоц бол цаг агаарын станцыг дотроос суйрлуулад за Канадын Лабрадор гэдэг арал дээр бол ингэж очоод тэр станцаа бол амжилттай ингэж байгуулж чадсан байдаг. За тэгвэл хамгийн одоо гавцуу зүйл нь юу вэ гэвэл Канадчууд
нацист Германы өөрийнх нь газар нутаг дээр байгуулсан энэ баазыг бүгд бүтэн 40 жилийн дараа л олж мэдсэн. Одоо 1981 онд дээрээс нь санамсаргүй байдлаар олж мэдсэн. За өөрийн газар нутаг дээр одоо канадчууд нацистуудын бааз байгааг бол мэдэхгүй ингээд 40 жил болцсон гэсэн үг. За ингээ харах юм бол одоо германчууд Канадын нутагт, за Арктикийн нутагт гээд ингэж хаа сайгүй ингэж баазууд ингэж байгуулж чадаад байсан юм чинь Антарктидад тийм нууц бааз байгуулаагүй гэх баталгаа байгаа гэж юу гэдэг нэг ийм чухал асуулт бас энэчнээс гарч ирээд байгаа юм л та. Яг уу нэг нь хол, нэг нь ойр. Гэхдээ энэ хоёр мөсөн төв чи хоёулаа цас мөсөнд хучигдсан. За ямар ч хүн ам амьдрдаггүй, цэвдэг хүйтэн уур амьсгалтай. За радарын ямар ч тийм системгүй ийм л мөсөн твүүд байсан. За ингээд одоо Operation High Jump гэдэг ажиллагаа маань ингээд цуцлагдсанаас бол 12 жилийн дараа одоо ингээд энэ явдал ингээд өнгөрчихсөн шүү дээ. 12 жилийн дараа Вашингтон хотод бол нэг том уулзалт болж дэлхийн улс орнууд нэг том тохироон дээр бол одоо гарын үсэг зурж нэгтгэсэн байдаг л та. За тэнд Вашингтонд бол дэлхийн тухайн үед 12 орны төр засгийн удирдагчид бол цуглараад Антарктид твийг бол цэрэггүй, цөмийн зэвсэггүй бүс болгох ийм гэрээнд бол гарын үсэг зурсан. За нэг ёсондоо бол ингээд Хүйтэн тухайн үед бол эд үргэлжлэжсэн ч за Америкийн нэгдсэн улс болон Зөвлөлт холбоот улс гээд Хүйтэн дайны хоёр талын энэ хоёр гүрний санаачлагаар бол одоо дэлхийн хамгийн том энэ стратегийн бүсэд тооцогдчихсэн Антарктидыг инх тайвны бүс болгох ийм олон улсын шийдвэрийг бол гаргаж чадсан. За энэ Вашингтонд болсон шийдвэр нь дахиад нөгөө нэг хувилдааны онолд итгэгчдийг маань нөгөө асуултуудаар болж өгсөн л тоо. За тэндээс ямар одоо зүйлс үүдэн бий болсон бэ гэвэл за Америкийн нэгдсэн улс болон энэ зөвлөлтийн талууд одоо ямар нэгэн зүйлийг Антарктидаас ингэж олж илрүүлчгээд за түүнийгээ ингэж олон нийтэд зарлалгүйгээр нууцчлаа. За энийг нуухын тулд ингэж Антарктидыг бол одоо цэрэггүй бүс, зэвсэггүй бүс, хүний хөлөөс алслагдсан ийм бүс болгох ийм шийдвэрийг гаргаж байна гэдэг одоо ийм л нэг таамаглууд бол гарч ирж байгаа юм л та. Одоо Антарктидыг нэг ёсондоо бол ингэж олон улсын статусын доор бол ингэж хааж агаад олон нийтийг бол чөлөөтэй зорчих эрхийг бол хязгаарлаж байна гэж ингэж үзсэн байдаг. За ингэж боддог хүмүүсийн хувьд бол одоо тэнд бол ямар нэгэн үл мэдэгдэх төрлийн тийм зэвсэг, юр бусын үзэгдэл за магадгүй эртний соёл иргэншлийн уул мөрийг олсон байж магадгүй л гэж бол үзээд байгаа. За гэхдээ мэдээч хэрэг энэ бүхэн бол одоо ердөө таамаг хардлах гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За Вашингтон одоо нийслэл Вашингтон DC-д 1959 онд байгуулсан энэ яг гэрээний бодит агуулга нь бол одоо ямар байсан бэ гэхээр ерөөсөө л ингэж Антарктид твийг цэргийн зорилтоор бол ашиглахаас хамгаалж за тэр твд ямар ч байсан цөмийн туршилт хийхгүй цөмийн туршилтаас бол хол байлгах гэж одоо ингэж олон улсын хамтарсан ийм мэдээллийг хийсэн. За Антарктидыг харин ямар зорилгоор цаашид хөгжүүлэх вэ гэвэл шинжлэх ухааны одоо ажиллагаа явуулах ийм л зорилгоор ашиглах одоо ийм л эрхийг бол нээсэн ийм л агуулгатай баримт байсан л та баримт бичиг бодит байдал дээр бол. За ингээ 1957-оос 1958 оны хооронд Америкийн нэгдсэн улс, Зөвлөлт холбоот улс одоо Британи зэрэг улсуудын одоо судалгааны баазуудад Антарктид твд бол одоо зэрэгцээд шахуу ингэж маш олноор бол байгуулагдсан. За Зөвлөлт холбоот улсын зүгээс одоо өнөөх алдартай Мирни гэдэг одоо станц байгуулагдсан бол за Америкийн нэгдсэн улсын зүгээс Маккорда болон South Pole Station гэх мэтээр бол ар араасаа байгуулагдсан. За эдгээр станцууд бол ерөнхийдөө ингээд шинжлэх ухааны өрсөлдөөний талбарт бол ажилласан. Яагаад гэвэл одоо тухайн үед бол Хүйтэн дайн Америк зөвлөлтийн хооронд эд өрнж байсан болохоор шинжлэх ухааны нууц судалгаанууд бол Антарктид твд бол маш хүчтэй хоорондоо өрсөлдөх байдлаар бол хийгдэж байсан. За үнэхээр одоо ингэж баазууд ар араасаа энэ судалгааны баазууд их гүрнүүд байгуулж эхэлсэн юм чинь одоо үнэхээр Антарктидад тэр үл мэдэгдэх нисдэг биетүүд за тэр юр бусын зүйлс байсан үний юм бол дэлхийн улс орнууд одоо тэгж олноороо тэр аюултай тэр нууцлах зүйлсээс айлгүйгээр тэгж зөрөгтэйгээр судалгааны баазуудаа ингэж чөлөөтэй байгуулж бас чадах байсан уу гэдэг ийм асуулт бас дахиад гарч ирж байгаа юм л та. Одоо тэгэхээр бидэнд бол юу байна вэ гэхээр бол яг гарт баригдах тийм зүйл бол байна. Гэхдээ тэд нар бас үүсгэж байгаа зүйлс бас маш их байна.
Тэгэхээр биднэрт үлдсэн зүйлс гэвэл ерөөсөө маш олон асуултууд байна. За дэлхийн 2 дугаар дайны өмнө, за мөн дэлхийн 2 дугаар дайны дундуур, за энэ Антарктид тэв рүү илгээгдсэн энэ нацист Германы U-boat шумбагчид, за арай тэнд нацист Германы тэр нууц баазуудыг байгуулчихсан юм биш үз. За үүнийг нь магадгүй Америк нэгдсэн улсын зүгээс дайны дараа архивын нууц материалуудаас нь олж мэдээд 1947 онд Operation High Jump гэдэг ажиллагааг бол эхлүүлж тэр нацистын нууц баазын араас бол явсан юм биш үз. За хэрв үнэхээр тийм зорилгоор бол одоо илгээсэн бол тэр Operation High Jump ажиллагааны явцад үзэгдсэн гээд байгаа тэр Тэнгисийн цэргийн адмирал Ричард Бирдийн тэр харсан үл мэдэгдэх нисдэг биетүүд нь яг юу болж таарах вэ? За тэр үл мэдэгдэх нисдэг биетүүд нацист Германы нууц зэвсэглэл байсан уу? За эсвэл одоо өөр ертөнцөөс ирсэн айлчин гීчний тэр нисдэг онгоцсон байсан уу? За бүр эсвэл анханасаа энэ бүх таамгууд, энэ бүх онолууд, энэ бүх ярианууд бол тэр чигээр бол одоо галзуу солиотой хүмүүсийн зохиолсон ор үндэсгүй зохиомл үлгэрүүд байв уу гэх мэтэр одоо ийм л зүйлс бол явж байна л та. За эцсийн эцэст манай гаригийн энэ тэнгэр хүн төрлөختөн бидний хяналтанд, бидний радарын системийн доор бидний мэдэлд байдгүй, эсвэл тэнд хэн нэгэн ямар нэгэн үл мэдэгдэх зүйл бидэнд мэдэгдэхгүйгээр бид бүхнийг тэр дээрээс нууцлагаар ажигласаар байна уу? За энэ бүх асуултуудын хариулт бол нотлогдоогүй, бас үгүйсгэгдээгүй, магадгүй нотлогдох эсвэл үгүйсгэгдэх хүртлээр онцлог хിവэр бол байх үзье. За ингээд өнөөдрийн дугаар маань бол одоо энд хүрээд өндөрлөж байна. За та бүхэнд ер нь бол таалагдсан гэдэгт бол найдаж байна. Яг уу жоохон нуршуу ярьсан байж бас магадгүй та бүхэн одоо ингэ сонсоод энэ хүртэл дууссан сонссон юм чинь өөрсдийнх нь санаа оноо сэтгэлдлүүдийг бол доор сэтгэгдэл хэсэгт бол үлдээгээрээ гэж бол хүсэж байна. Ингээд дараа 7 хоногийн пүрэв гарагт дараачийн дугаараар дахин уулзлаа. Түр баярлалаа.